Энэ бяцхан жаал ээжийнхээ мөөмийг нэхэж тентэр тунтар унан босон алхаж санаа зовоодог байсан саяхан. Харин одоо өсч том болжээ. 2-3 нас гэдэг тийм ч балчир нас биш ээ. Хүүхэд тань юу хүсэж байгаагаа хэлж ярихын зэрэгцээ бусдад туслах, бусдыг сонсох чадвартай болсон байна. Ер нь л бие даан бүхнийг хийж оролдох болсон өөрийн гэсэн ертөнцтэй шинэ иргэн өсөж тарнаа. Сайн байцгаана уу? Залуу эцэг эхчүүдэд зориулсан манай цуврал зөвлөмжийн 3 дугаар анги эхэлж байна. Тэгэхээр та бидний амьдралын утга учир бол аз жаргалтай амьдарч, үр хөвгтдээ болж тэднийг хэрхэн зөв хүмүүжүүлэх вэ гэдэгт оршиж байдаг. Бага насны хүүхдийг гэрийн нөхцөлд хэрхэн эрүүл чирэг бие бэлтэртэй болгон хүмүүжүүлэх вэ? Ер нь тэдэнтэйгээ яаж харилцах вэ? Хүүхдийг хэрхэн ойлгох вэ гэдэг талаар энэ удаад бид зөвлөх болно. За намайг Саранзан бол гэдэг. Миний эхнэрийг Солонгоо. Миний охиныг Төгс Жаргал гэдэг. 1 сартай. Хоёрын анхны хүүхэд. Айл болохоор ээж аав ер нь охиныгоо Монгол улстай хэрэгтэй. Тэгээд ер нь мэдлэг боловсролтой хүн, сайн хүн болгож хүмүүжүүлэх гэж бодож байгаа л да. Хүүхэд хөлд орж эхэлсэн цагаас хөдөлгөөн нь нэгсэж, биеийн жим болон бие бэлдэр оюун ухааны хөгжил нь мэдэгдэхүйц өөрчлөгддөг. Гэхдээ хүүхэд бүр хөгжлийн өөр өөрийн онцлогтой. Зарим хүүхэд маш хурдан хөдөлгөөнтэй байхад, зарим нь удаан, зарим нь хэл ярианы хөгжил сайтай байхад, зарим нь харьцангуй сул байх жишээтэй. Биеийн жин хүүхдийн хөдөлгөөн их багаас хамааралгүй 2 сар тутамд тодорхой хэмжээгээр нэмэгдэж байх ёстой. Энэ бол хүүхдийн хэвийн хөгжил юм. Хэрвээ таны хүүхдийн биеийн жин энэ хугацаанд нэмэгдээгүй байвал өрхийн эмчтэй хандаарай. Хоол тэжээлийн дутагдал болон ямар нэгэн өвчний улмаас биеийн жин нэмэгдэхгүй, харин ч буурах хандлагатай байдаг учраас үүнд анхаарах нь зүйтэй. За 2 настай хүүхдийн гиз харьцангуй том байсан бол 2-3 наснд гизний хэмжээгээр багасж нурууны хотойлтууд үүссэнтэй холбоотой гиз багасаар байхын хажуугаар хөлийн тавхад одоо нум үүсдэхээр бие бэлтрийн хөгжил гарах гол өөрчлөлтийн нэг гэж үздэг. 2-3 настай хүүхдийн бие бэлтрийн хөгжлийн онцлог. 2 хөлөө нэгээр нь зөөж, шатаар өгснө, гүйх эвслэн, сайжирна, бөмбөг шидэх, өшөглөх үедээ тэнцвэрээ хадгална. Бага хэмжээний саадыг давж алхна, хөгжмийн аянд ганхаж бүжнэ. Ингээд 3 наснаас хойш одоо уруутах хөдөлгөөнийг хийдэг учраас эцэг эхчүүд хүүхдээ одоо хамт хөтөлж явахдаа зөвхөн шатаар 2 хөлөөрөө ээлжлэн одоо өсөж чадна гэдгийг анхаарч уруутахт нь илүү анхаарал тавьж одоо халамжлах нь зүйтэй гэж бодож байна. Хүүхдийн идэвхтэй хөдөлгөөнтэй үед буюу гүйх, харайх, хөөцөлдөж тоглох үед нь бүдэрч унахаас сэргийлж хөлдөн тэглэх зүйлсийг холдуулах. Мөн бүдэрч унсан тохиолдолд хөл гараа шалблах, толгоогоо гэмтээ хийсэн сэргийлж, хурц үзүүр өнцөгтэй зүйлсийг холдуулах зэргээр хөдөлгөөнд саад болохгүй, аюулгүй нөхцөлийг бүрдүүлж өгвөл хүүхдийн бие бэлтрийн өсөлт хөгжилд нь эерэг нөлөөтэй. Харин та хүүхэдтэйгээ хамт бага зайд уралдаж гүйх, жижиг саадыг давахт нь туслах, бөмбөг шидэж тоглох зэргээр бие бэлтрийн хөгжлийг дэмжээрэй. Хоолтын хувьд мэдээж эрэг одоо өмнөх жилүүдэд идэж байсан 5 удаагийн хоолтоор байх ёстой гэж үздэг. Өөрөөр хэлэх юм бол 3 үндсэн хоолтой, 2 одоо нэмэгдэл хоолтой байх ёстой. За ингээд хүүхэд маань харьцангуй одоо бие дааж өөрөө хоолоо халбагдаж идэж чаддаг, өөрөө өлсөж байна, одоо цангаж байна гэдгийг хэлж чаддаг болох энэ үеэс эхлээд эцэг эхчүүд маань анхаарлаа сулруулж эхэлдэг. Хүү маань одоо 2-3 сартай. Хүүгээ хүссэн үед нь л хоолдог 2-3 цагийн зайтай. Өглөө оройдоо тараг уудаг, өдөр нь суугаад унтдаг, унтахаас өмнө суудаг. Тэгээ өлсөж цангасан үедээ өөрөө л хоолоо идээ, цайгаа ууя, хярмаа ууя, голцоо хярм өгдөг. Хярмаа ууя гэдэг өөрөө ирдэг, тарганд дуртай, сүү цагаан идэнд голцоо дуртай. Багаас нь сүү цагаан идээ өгөөд өсгсөн. Аль болохоор одоо хоол амтлагчдыг ихээр хэрэглэхгүй байх нь зүйтэй гэж үздэг. Учир нь юу ах вэ гэхээр хоол амтлагчийг хэдий чинээ их хоолнд хэрэглэнэ, төдий чинээ хоолны дуршил нэмэгдэж хүүхдийн биеийн чин эрс одоо нэмэгдэх. Иннээсээ болоод ирээдүйд одоо
тарган жин ихтэй ийм хүмүүс болох хандлагатай байдаг. Тэгэхээр хоолны дуршлыг аль болохоор зөв одоо зохицуулж яхахын тулд аль болохоор амтлагчийг хэрэглэхгүй байх нь зүйтэй. За түүнчлэн хийжүүлсэн ундаа ч юм уу чипс тийм ээ. За тэгээ гурилан бүтээгдэхүүнүүдийг хүүхдэд ихээр өгөхийг ирмэлцдэг. Тэгэхээр энэ маань ч гэсэн одоо бас одоо хүүхдийн биеийн илүүдэл хэмжээтэйгээр бие махбодод хуримтлах сөрөг үр дүн авартай гэдгийг анхаарах нь зүйтэй. Та хүүхдэд зөв хооллохын тулд дараах зүйлсийг анхаараарай. Хүүхдэд зориулсан аяг тавг зэрэг хоолны хэрэгсэлтэй байх, үндсэн 3 хоолыг өөрсдийн хоолноос тусна нь бэлтгэж өгөх. Нэмэлт хоолыг хүүхдийн хүссэн үед нь өгөх. Гэр бүлээрээ хамт сууж хооллохыг зөвлөж байна. 2-3 настай хүүхдийн өдөрт идэх хоолны ихэнх хувийг хүнсний ногоо, үр тариа, гурилан бүтээгдэхүүн, махан хоол, дундаж хэмжээгээр сүүн бүтээгдэхүүн, жимсгэн, маш бага хэмжээгээр өөх тос чихэрлэг бүтээгдэхүүн эзлэх ёстой. Өглөө өдөр оройн үндсэн хоолыг хүнсний ногоо, үр тариа, гурил, махан бүтээгдэхүүнээр бэлтгэж өгнө. Харин нэмэлт хоол болох сүү, цагаан идэ, гурилан бүтээгдэхүүн, хүнсний ногоо, жимсгэнийг үндсэн хоолны завсраар өдөрт 2 удаа өгөхийг зөвлөж байна. Хүүхэд 2 нас хүрээд томчуудын адил өөрөө хоолоо халбудан идэж сурна. Бүхнийг эхнээс нь сайн хийж чаддаг хүн гэж байдаггүй. Хүүхэд халбаар хоолод сурахдаа ширээн дээр болон хувцс руугаан асгах, хахад цацх нь олонтой. Харин та энэ үед хүүхдийнхээ халбагын дулаан авч өөрөө хооллуулахаа үрдэл болгуулгүй, халбагын зөв барьж хэвшүүлэх, асгалгүй идэхэд нь тусалж зааж сургах юм бол хүүхэдтэй нь багаасаа зөв хооллож сурнаа. Бага насны хүүхдийн тархины хөгжилд тэдний хооллолт, хоол тэжээлийн хангалттай байдал шууд нөлөөлдөг. Ялангуяа 3 хүртэлх насны хүүхдийг зохистой, хангалттай хооллох нь тэдний тарих, оюун ухааны хөгжилд онцгой нөлөөллийг эрдэмтэд нотолж байна. 1-р зураг дээр хангалттай, зохистой хооллож байгаа хүүхдийн тархины хөгжил хэвийн байгааг харуулж байна. 2-р зураг дээр хоол тэжээлийн дороотлолд орсон хүүхдийн тархины ихэнх хэсгийн үйл ажиллагаа суларсан, идэвхтэй ажиллах хэсгийн хэмжээ багассан байгааг харуулж байна. Эндээс үүдэн эцэг эхчүүд та бүхэн хүүхдэд зохистой, хангалттай хооллож байх нь ухаантай, эрч хүчтэй, аливаа зүйлд идэвхтэй хандах үндэс гэдгийг бити мартаарай. Өргөө бол баян, өвчнгүй бол жаргалаа гэж манай арт түмэн ярьдаг. Эрүүл саруул, өвчин зовлонгүй байхын гол үндэс нь эрүүл хүнс, эрүүл орчин, эрүүл агаар гэд олон хүчин зүйлээс хамаардаг. Гэхдээ эдгээрийн аль нь хамгийн чухал вэ? Юм болгон дараалалтай байдаг. Одоо энэ талаар ярилцъя. Хүүхдийн шүдлэлт 6-аас 8 сартайд 4 цахиур шүд ургана. 8-аас 10 сартайд 4 үүдэн шүд ургана. 12-аас 16 сартайд 4 баг араа шүд ургана. 16-аас 20 сартайд 4 соёо шүд ургана. 20-аас 30 сартайд 4 их араа шүд ургаснаар сүүн шүд нь бүрэн ургаж дуусна. Харин 6 настайгаас эхлэн сүүн шүд аажмаар унаж, байнгын буюу ясан шүд ургаж эхэлдэг. Ясан шүдийг цагт нь зөв ургуулахын тулд сүүн шүдийг маш сайн арчлах хэрэгтэй. Сүүн шүдний цоорл нь ясан шүдний цоорлыг бодвол хурдцтай тархаж өвдөлтөн ч хүчтэй байдаг. Багасаа л сүүн шүд нь хорхойтож цоороод ямар нэгэн эмгэгтэй ургавал байнгын шүд болох ясан шүд буруу байрлалтай ургах, мөн ургахгүй удах, ургасан ч амархан өвчлөх зэрэг муу нөлөөтэй. Тиймээс хүүхдийн сүүн шүд ургаж эхэлсэн цагаас л амын сайн цэвэрлэх ёстой. Бага насны хүүхдийн шүдийг угаахад анхаарах зүйлс. Сойзны үс нь үүдэн 2 шүдний хэмжээнээс хэтрэхгүй урттай байх. Сойзны үс нь шүдний паланг гэмтэх хэргүй зөөлөн байх. Хүүхдийн сүүн шүдийг фторгүй оогоор угаах. Сойзны үсийг 3 хуваасны 1-тэй тэнцэх хэмжээний оогоор угаах. Шүдийг угаахдаа 3-аас доошгүй минут зөв дэс дараалалтай угаах хэрэгтэй. Хүүхдийн шүдийг хэдийд угаах шаардлагатай вэ? Өглөө сэрээд орой унтахын өмнө угааж хэвшүүлэх.
хооллсны дараа болон чихэрлэг зүйл идсэний дараа заавал угаах шаардлагатай. Хүүхдийг зовирлохоос нь өмнө эмчт ирэх ёстой. 1 настайгаас эхлээд эмчид ирээрэй гэж хэлсэн шүү дээ. Одоо 1 настай хүүхдээ шууд ямар ч зовирг байхад нь хүүхдээ аваад ир. Тэгэхэд л одоо би саяхан энэ хүүхдэд үзлэг хийдэг шиг үзээд хүүхдийн шүдний цэвэрлэгнээс эхлээд хүүхдээ арга хэмжээ авах, хооллолт төр дэглэм өшөө хэрэглээ эдгээр бүгдийг хийж өгөх боломжтой. За ингэж ирсэн хүүхэд ердөө эмчээс айхгүй болдог. Шүдний өвчнийг гэрийн нөхцөлд эм ууж идэгэн гэж байдаггүй. Байнга л угааж цэвэрлэж байж шүд цорхоос урьдчилан сэргийлнэ. Мөн хүүхдийн чихрийн хэрэглээг багасгаж, кальцаар баялаг хүнсний бүтээгдэхүүн өгснөөр шүдийг бүх бат ургуулна. Гэхдээ хамгийн гол нь зөв угаах нь чухал гэдгийг бүү мартаарай. Та хүүхдийнхээ шүдийг дараах зааврын дагуу угаагаарай. Шүд болон буйлны завсрын өнгөн хэсгийг хөндлөн сойддож угаана. Шүдний хоорондох завсруудын өнгөн хэсгийг босоо сойддож угаана. Шүд болон буйлны завсрын дотор хэсгийг хөндлөн сойддож угаана. Шүдний хоорондох завсруудын дотор хэсгийг босоо сойддож угаана. Зажлах, таслах гадаргууг нумын дагуу цэвэрлэнэ. Хэлний өнгөрийг зөөлөн үрж цэвэрлэнэ. Амыг балга усаар сулвтар зайлж угаалгаарай. Хүүхэд өсөж том болохын хэрээр аливааг өөрөө бие даан хийж сурдагч, зарим үйлдэлийг гүйцэд хийж хараахан сураагүй байдаг. Эдгээр үйлдэлийн нэг нь шүд угаах юм. Тиймээс та хүүхдээ бие дааж шүдээ бүрэн гүйцэд угаад суртал нь хүүхдийнхээ шүдийг угааж өгөөрэй. Мөн шүд яагаад өвддөг? Шүдээ хайрлаж хамгаалахын тулд яах ёстойг ойлгуулж, сойзыг зөв бариулан, гарын хөдөлгөөн ямар байхыг зааж, бие даан шүдээ угаад сурахад нь туслаарай. Ихэнх өвчний их үүсвэр нь бохир гар байдаг учраас гарын ариун цэврийг маш сайн сахих хэрэгтэй. Шинээр харсан бүхний хүүхдийн сонирхлыг ихээр татдаг. Ялангуяа 2-3 настай хүүхдүүд харсан сонирхсан зүйлийг гараараа барьж үзэж байж л санаа намардаг болохоор хүүхдийн гар амархан бохирддог. Энэ насны хүүхэд тэр бүр бие даан гараа угааж хөвшээгүй байдаг учраас эцэг их асран хүмүүжүүлэгчид хүүхдийн гарыг бохирдсон үед нь заавал угааж өгч угаарай. Та хүүхдийнхээ гарыг өглөөс ирээд орой унтахын өмнө, хооллохын өмнө болон бие зассны дараа бохирдсон тохиолдол бүрд нь угааж хэвшүүлээрэй. Та хүүхдийнхээ гарыг дараах зааврын дагуу угаагаарай. Гараа усаар норгоно. Гараа хөөсөртөл нь сайтар савндан. Гарын салаагаар үрж угаана. Хумсны орчмыг сайтар үрж угаана. Гарын саванг усаар сайтар зайлж арилгана. Гараа угаасны дараа савангаа усаар сайтар зайлна. Гарт тогтсон усыг зөөлн дарж арчиж хатаах хэрэгтэй. Аливаа тоглоом хүүхдэд хамгийн ойр үргэлж гар доорн байдаг болохоор бас л ариун цэвэр байх ёстой. Хүүхэд тоглож байхдаа тоглоомоо энд тэнд орхиж, чирч, тоос, шороо болгож, дараа нэргээд орхисон тоглоомоо амандаа хийж, биедээ нааж гартаан барина. Тиймээс хүүхдийн тоглоомыг бохирдоогүй байсан ч 7 хоногт 1 удаа заавал угааж цэвэрлэх хэрэгтэй. Та зөвхөн хүүхдэд цэвэр цэмцгэр байлгавал ямарваа өвчнөөс урьдчилан сэргийлж эхлэе гэвэл бас учир дутагдaltaй. Инхрийн үргийг тань эрүүл чирэг өсөж бойчход нөлөөлөх өөр нэгэн зүйл бол ахуйн ариун цэвэр. Хүүхэд бүр энэ тэрүүгээр гүйж харайж, гар хүрэх газраа элдвийг оролдож сонирхож явдаг. Гэр бүлийн хамгийн томоогүй бас өхөөрдөм гишүүн. Тиймээс хүүхдийн эргэн тойронд бүхий л зүйл цэвэр цэмцгэр аятай тогтой байх ёстой болохоор та өдөр бүр гэртээ чихтэй цэвэрлэгээ хийж хүүхдийн хувцас сэргэлийг бохирдсон даруйд нь угааж эндүүдэж хүүхдийг аливаад цэвэрч нямбай байлгаж сургах хэрэгтэй. Эцэг эхчүүд та бид хинэн ч ялгаагүй үр хүүхдээ хурдан өсөж том болоосай
хурдан ярьдаг болоос хурдан бие даагасаа гэж яарч байдаг. Энэ ч аргагүй юм. Гэхдээ ингэж яарахыг буруу гэж хэлж болохгүй ч бас зөв зүйл биш юм байна. Яагаад гэвэл ингэж эцэг эхчүүд яарахын оронд хүүхдтэй аливаа юмыг зааж сурах нь чухал байдаг. Одоо энэ талаар ярилцъя. Хүүхэд аав ээжтэйгийн хөвжөлдөн инээж хамтдаа тоглох нь гэр бүлд халуун дулаан уур амьсгал бий болохын зэрэгцээ хүүхдийг аз жаргалтай, өөртөө итгэлтэй, урам зоригтой өсгөнө. Хүүхдийн сэтгэлд муу муухай худал хуурмаг зүйл гэж байхгүй. Хайр инрэл, баяр баясгалд дүүрэн байна. Харин энэ сайхан гэгээлэг ертөнцийг цаашид энэ хэвээр нь улам баяжуулах хүмүүс бол эцэг их гэр бүлийн гишүүд. Орчин үед хүний насан туршийн хүмүүжлийн суурь 6 хүртэлх насандаа бүрэлддэг болохыг эрдэмтэн судлаачид нотолж байна. Ер нь энэ 6 хүртэлх насны хүүхдийн хувьд бол насанд хүрэгчдийн өөрсдийнх нь яг биеэр хийж үзүүлж байгаа зүйл, тод сайхан зөв тайлбарлаж байгаа энэ тайлбар ийм юм бол хамгийн чухал ач холбогдолтой. Яагаад гэвэл энэ насанд бол хүүхдийн өөрийнх нь амьдралын туршлага их бага. За мэдлэг бас төдийлөн бүрэн дүүрэн шинжлэх ухааны үндэстэй болж чадаагүй байгаа учраас насан туршидтын байнгын юм тайлбар ийм зүйл бодвол ач холбогдолтой юм аа. Та хүүхэдтэйгээ харилцахдаа дараах зүйлсийг анхаараарай. Хүүхдийнхээ нүүр өөд харж ярих, хэд эрхлүүлж хилээ хазж ярихгүй байх, этгээд үг хэллэх хэрэглэхгүй байх, хүүхдийнхээ дэргэд хэрэлдэж муудалцахгүй байхыг зөвлөж байна. Ажлынхаа зав чөлөө гараад амралт чөлөө цагаараа ерөн гэр бүлтэйгээ өнгөрөх үйл боддог. Хоёр хүүхэдтэйгээ одоо манай бэнт ч 3 настай болохоор одоо яг л эд юм сурч мэдэх цаг нь болохоор болж өгвөл би бэнттайгаа л ярьж хөөрж одоо бүхнийг одоо ойлгуулах гэж л ойлгуулж хэлж ярих гэж л боддог доо. 3 настай хүүхэд аливааг сонирхож, бусдын хийж байгааг дуурайан хийхийг ирмэлзэж, би өөрөө үгүй би гэх байдлаар зөрүүлэх үеч бий. Энэ үед зарим эцэг эхчүүд хүүхдийн хөгжлийн онцлогийг бодлогоогоор энэ хүүхэд хэнийгэн дурайсан зөрүүдэн болоо гэж хайхдаг. Хүүхдийн хүмүүжил зан төлөвт эцэг эхчүүд хамгийн их нөлөөтэй гэдгийг тэрхэн үед мартсан ч байж болно. Эцэг их та бүхэн хүүхдээ хүмүүжилтэй сайн хүн болгоё гэвэл гэр бүлийн гишүүд дор бүрнээ хүүхэдтэйгээ зөв харьцаж, аливаа сайн муугийн ялгааг учирлан тайлбарлаж өгч байх нь үнэхээр чухал. Хүүхэд нэг хэлэхэд ойлгохгүй байж болно. Харин та цааргалж залхууралгүй, бас ширүүлэлгүй дахин хэлж тайлбарлаж өгөөрэй. Ямар их юм асуудаг юм, яасан олон хэлүүлдэг юм гэж уурлаж уцаарлах юм бол хүүхэд айж, дараа нь зөв юм хийсэн ч буруу хэрэг хийчихсэн юм шиг хүнээс нуух, худлаа ярих, ямарваа нэг зүйл хийхдээ хүсэл сонирхол муутай болдог. Ямар ч үед эцэг эхчүүд та бүхэн хүүхдийнхээ амьдралын анхны багш нь гэдгийг санаж, хүүхэддээ аливааг эхнээс нь зөв зааж сургах, урам өгөх зэргээр харилцаагаа идэвхжүүлэх хэрэгтэй. Хоёроос 3 настай хүүхдийн хэл ярианы явцад өнгөрсөн одоо ирээдүйн цагийг илэрхийлсэн үгийг ахиу түлхүү хэрэглэж эхэлдэг. Жишээ нь би өнөөдөр цэцэрлэгтээ явна. Би өчигдөр боо идсэн. Маргааш аав намайг машиндаа суулгаад аваад явна гэсэн гих маягаар өнгөрсөн одоо ирээдүйн цаг буюу цагийг хүүхдүүд ойлгож түүнийг үг яриандаа илэрхийлж эхэлдэг юм байгаамаа. 2-3 настай хүүхдийн хэл ярианы хөгжлийн онцлог. 1000 гаруй үгийн сантай болно. 3-аас дээш хүүхдээ дэлгэрэнгүй өгүүлбэрээр ярина. Үүнийг яаж хийх вэ? Энэ хэнийх вэ? Хаана байна гэх мэт асуулт асууна. Цөөн мөртөө богино хэмжээний шүлэг уншина. Дуу даган аялна. 2-3 настай хүүхдүүдийн хэл ярианд захиран туршаах өнгө эс нэлээ илэрхийлэгдэж гарч ирдэг. Ээж мөмө өг, миний гутлыг өмсөг, миний тоглоомыг өг, надаа хоол өг гэх маягаар ийм захиран туршаах хэлбэрүүд бол 2-3 настай хүүхдүүдийн хэл ярианд бол нэлээ их ажиглагдаж ирдэг юм байгаа хөгжлийнх нь явцад. 2-3 настай хүүхдийн оюун ухааны хөгжлийн онцлог. Ээж аав гэр бүлийнхнийхээ нэрийг мэднэ. Эд юмс бүгд нэртэй болохыг мэднэ. Үндсэн өнгөнүүдийг ялгана.
нэрлэнэ. Гурвалжин дөрвөлжин дугуй дүрсийг танина. Зураг дээр хэд зүйлсийг таньж нэрлэнэ. Харандаа бариад сараачих үйлдэл хийн. Дуу аялгауны хэмнэлийг ялгана. Бид хүүхдийг сургуульд орохдоо ялангуяа бичгийн хувьд бол дөнгөж 5 нас 6 наснд сургуульд орохын өмнөх жилд нь ихээхэн хэмжээгээр анхаарад хүүхдийг байн дагуулж бичүүлдэг нэг ийм ажил байдаг. Гэтэл үүний эрэг дээр энэ бичих ажил гэдэг бол яг сургуульд орох насны хүүхдийн хувьд унших, ярих, зурах, будах ийм ажлуудтай харьцуулах юм бол хамгийн хэцүү хүнд ажил байдаг. Учир нь юу вэ гэхээр энэ насанд энэ гарын сарвууны уян хатан чанар бол төдийлөн сайн хөгждөггүй учраас энэ ажил бол хамгийн хэцүү. Гэтэл энэ бэрхшээлийг яаж даван туулах вэ гэхээр ээж аав нар маань энэ балчир наснаас нь эхлүүлээд сая би тэр хэлсэн цаас харандаа зургийн хэрэгслийг аваад өгөх юм бол хүүхэд өөрийнхөө хэр хэмжээнд ингээд тэр сараач нөө, ирээч нөө, за тэр нь дүрс болоод зураг зурна. Энэ нь бол яаж нэг хөглөө цаашдаа бичих энэ чадвар эзэмших үндэс суур нь болж өгдөг. Энийг л ээж аав нар их сайн ойлгох хэрэгтэй. Бяцхан хүүхдийн оюун ухаан яг л цагаан цаастай адилхан. Тэр цаасан дээр томчууд бид л амьдралын анхны хичээлийг зөв буруу бичих гээд байдаг. Хэрвээ алив сайн зүйлийг тоод зөв бичих юм бол хүүхэд өсөж том болоод таны зааж сургаж таниулж өгснийг хэрэгжүүлэн амьдрах болно. Эцэг эхчүүд та бид хүүхдээ 3 нас хүрээд ирэхээр миний хүүхэд том болчихлаа. За ер нь хүүхдтэй тоглоом л авч игэл аз жаргалыг бэлгэлж байна гэж боддог. Гэтэл энэ нь бас тийм биш юм аа. Хүүхдтэйгээ хамт тоглож, хүүхдтэйгээ тоглоомынхын тухай ярилцж байх нь хүүхдэд аз жаргалыг бэлгэлдэг байна. Ер нь ажлын зав чөлөө амьдралын нөхцөл байдлаас шалтгаалan хүүхдтэйгээ байнга тоглож байх нь нэм чухал юм байна. Цаг хугацаа гарах болгонд л ер нь охиндоо гэр бүлдээ бас нэг халамж анхаарал тавих. Тэгээ охиноо нэг чөлөө цагаар нь жоох тоглоулах те шууд тоглох хаяа нэг өөлж унтуулах тэгээ лайлгахаар ээжд нь тусалхыг л бодчихлаа гал та тэгээд хаяа нэг үлгэр уншиж өгнө. Хүүхэд тоглоомон амьд өөртөөгөө адил мэд сэтгэж харилцдаг. Хүүхдүүд ярьдаг нохой шидэт дахин бие гэдэгт итгэнэ. Тэдний энэ итгэл үнэмшлийг хүчээр дарж үлгэрийн баатруудыг зохиомл гэж үгүйсгэж болохгүй. Хүүхдүүдийн хувьд тоглоом үлгэрийн баатрууд нь ээж аав гэр бүлийнхний нэгэн адил тэдний дотны найзууд байдаг. Та хүүхдээ яаж хайрладаг шиг хүүхэд тань тоглоомоо мөн л тэгж хайрладаг. 2-3 настай хүүхдийн хувьд бол бөмбөг их ач холбогдолтой. Учир нь юу вэ гэхээр 2-3 настай балчир насны хүүхдүүдийн энэ гарын булчингийн хөгжил бол байнга ингэж боловсронгуй болж нэлийн эрчимтэй хөгждөг. Өөрөөр хэлбэл хүүхэд юмыг ингэж барьж байна, атгаж байна, энийг ингэж хайж байна. За бөмбөгийг ингээ өнгөрүүлж байна. Тэгэхээр яаж юм бэ гэхээр хүүхэд энэ бөмбөг бол өнгөрдөг юм байна. За энийг ингэж барихлаар энэ зөөлөх юм байна. За энэ бол хатуу эд юм байна. Энэ бол улаан өнгөтэй юм байна гэж ингэж хүүхэд мэдэж авч байгаа нь хүүхдийн танин мэдхүн хөгжил буюу хүүхдийн оюун ухааны хөгжлийн хүрээ бол нэмэгдэж байгаа гэсэн. Тоглоом бүр хүүхдийн бүтээлт сэтгэлгээ, эрх зүйн бодох чадвар, авахалцсан баг хөгжүүлэх өөр өөрийн онцлогтой. Тухайлбал барьж байгуулж өрдөг тоглоом нь хүүхдийн гарын хөдөлгөөний эвсэл, сэтгэн бодох чадварыг, янз бүрийн өнгө дүрстэй эвлүүлдэг тоглоом нь хүүхдийн харааны хөгжил, өнгө ялгах, цээжлэх, ой тогтоолтыг сайжруулдаг. Түрж чирдэг хөдөлгөөнд тоглоом нь бие бэлтрийн хөгжлийг, харин хөгжимт тоглоом нь сонсголын хөгжлийг дэмжих зэрэг тус тусын онцлогтой учраас хүүхдэд тоглоом сонгох нь тун утга учиртай зүйл юм шүү. Балчир насны хүүхдийн нэг суур хэрэгцээ бол ерөөсөө идэвхтэй хөдөлгөөн байх хэрэгтэй. Тэгээ энэ идэвхтэй хөдөлгөөнийг хангадаг нэг зүйл бол хүүхэд ингээд жигээд ингээд ундаг 2 дугуйтай 3 дугуйтай энэ дугуй бол энэ насны хүүхдэд хамгийн тохиромжтой тоглоом ялангуяа энэгээр бол эрэгтэй хүүхдүүд
их ундаг. Тийм учраас ээж аав нарын зүгээс энэ насанд нь бас энэ чиглэлийн тоглоомоор хангаж өгөх нь их ач холбогдолтой. 2-3 настай хүүхдийн тоглоом ямар байх ёстой вэ? Хөдөлгөөнтэй, янз бүрийн дуу аваа гардаг, олон хувилбараар тоглох боломжтой, угааж цэвэрлэхэд тохиромжтой, хүүхдийн сонирхолд нийцсэн байх хэрэгтэй. За бага насны хүүхдүүд удаан тоглосон тоглоомороо өөддөг. Тийм учраас эцэгхүүд удаан тоглосон тоглоомын даалт хийгээд төрөх хугацаанд даалт хийчихнэ. Өмнө нь тоглож исэн тоглоомоо хүүхдүүд хэсэг хугацаанд мартцсан байдаг. Эргээд гаргаж ирэнгүүт шинэ тоглоомоор тоглож байгаа юм шиг сонирхож их дуртай тоглодог. Энэ наснаас охид хөвгүүдийн тоглоомын ялгаа гарч эхэлдэг бөгөөд охид хүүхэлдээ хувин сав зэрэг гэр ахуйн хэрэглэлээ. Хөвгүүд машин, робот зэрэг техник бага хэрэгслийн тоглоомоор тоглож эхэлнэ. Гэвч тоглохдоо ихэвчлэн ганцаараа тоглох боловч бусдын дэргэд сууж тоглох илүү дуртай. Тиймээс та хүүхдээ тоглож байхад нь дэргэд нь хамт байж, аль болох хамтран тоглож, тоглоомтойгоо харьцах, тоглоомоор нь дамжуулж бусадтай яаж харьцах талаар ойлгуулах нь тун чухал юм шүү. Бэлэн тоглоом авчихын зэрэгцээгээр хамтарч хүүхдтэйгээ тоглоом наадгаа хийх явдал бол их хэрэгтэй гэж ингэж үздэг. Жишээлх юм бол одоо юуны теннисний бөмбөгөөр дээр нь ингээд нүд ам зураад ингээд хүүхэлдээ шиг ингээд юу хийх цоолоод ингээд хуруунуудтай ингээд бүгдээрэнд нүлгөөд ингээд хөөрхөн жижигхэн тоглоом хийх зэрэг ийм юм бол их хэрэгтэй. За тэгээд одоо барьж угсрах тийм одоо юмнуудыг эхлээд хүүхдэд зааж зааварлаж өгөх хэрэгтэй. Эвлүүлэх тоглоомнуудыг. Тэгэхээр хүүхдүүд ингээд өөрсдөө эвлүүлээд ингээд сурчих юм бол өөрсдийнх нь одоо гар хурууны хөгжил цаашлаад уран сэтгэн бодох хөгжилт нь их хэрэгтэй гэдэг. Тоглоом нь хүүхдийн сатааруулагч биш. Харин орчинтойгоо бүхий л талаар харилцаж хөгжихөд нь туслах нөлөөтэй болохоор танд хүүхэдтэйгээ тодорхой зорилго тавьж тоглохыг зөвлөж байна. Тухайлбал тоглоомын өнгө, дүрс, хэлбэр хэмжээг хэлж өгч, хэл яриа сэтгэхүйн хөгжлийн дэмжээрэй. Мөн хүүхдийнхээ тоглоомыг эн тэндээ эвдэрч, гарын урж бэртээ хэргүй байгаа эсхийн шалгаж, хүүхэд гэмтээхээр тоглоомыг засаж янзлан аюулгүй байлгахад анхаараарай. Үлгэр ярихдаа, ном уншихдаа хүүхдтэй мэдлэг олгох, хүүхдийнхээ хэл яриаг хөгжүүлэх, хүүхдийнхээ уран сэтгэмжийг хөгжүүлэх, гоо сайхны мэдрэмжийг одоо хөгжүүлэх үүднээс л ном, үлгэр зохиолыг бол уншиж өгөх хэрэгтэй. Зөвхөн уншаад зогсохгүй одоо өөртөө хамтарч тэр дүрсийг одоо дүрийг тоглож болно. Чонны тухай ярихад чон шиг дуурдаг ч юм уу, үнэгний тухай ярихад үнэг шиг дуурдаг ч юм уу, ингэж жүжиглж урнаар уншиж өгөх явдал бол их чухал байдаг юм байна. Та хүүхэдтэй үлгэр уншиж өгтөө эртээ урдийн цагт гэж эхлээд за ингээд амар сайхандаа жаргажээ гэд дуусгах биш. Үйл явдлын учрыг, сайн муу дүрийн ялгаад, сургамжтай нь юу болохыг сайтар хэлж тайлбарлаж өгөх хэрэгтэй. Үлгэрт гарсан зарим үйл явдал өөрт нь тохиолдвол яах ёстой? Хэнд хэлж тусламж авах ёстой вэ гэдгийг мэдэж авах нь хүүхдийн нийгэмшгүй хөгжилд чухал нөлөөтэй. 2-3 настай хүүхдийн үлгэрийн ном ямар байх ёстой вэ? Хэмжээгээрээ том, зураг нь том, тод өнгөтэй, цөөн үгтэй, богино өгүүлбэртэй. Үйл явдлын зураг өгүүлэмж нь нэг хуудсанд багтсан байх ёстой. Заавал ингээд нэг унтахын тулд үлгэр яриулна гэхэлэр зарим хүүхдүүд яадгүй гэхэлэр за одоо энэ надад үлгэр эмээ маань, ээж маань, аав маань надад үлгэр ярьж өгөх гэж байна, ер нь унтуулах гэж байна гэдэг ийм одоо сэдлийг өөрөө авчаад тэгээд энэ маань одоо унтуулах гэж байна гэдэг үүднээс тэр үлгэрт хандах хандлага нь арай өөр болж эхэлдэг. Ийм учраас үлгэрийг зөвхөн унтахын өмнө ярих бус ер нь хүүхдэд үлгэрийг ер нь өдөр тутам хүүхдийн өөртөө одоо эцэг эхчүүд чөлөө завтаа ийм үедээ болов зориуд цаг гаргаж ярьж өгөх хэрэгтэй. Үлгэрийг илүү сонирхолтой болгохын тулд тоглоом болон хуран хүүхэлдээ ашиглаж үйлдэл хөдөлгөөнтэйгээр ярьж өгвөл хүүхдэд илүү ойр бодиттой ойлгомжтой болно. Үүнээс гадна та ярьсан үлгэрээ эргээд хүүхдээсээ асууж, яриулж, үлгэрийг хэрхэн ойлгосныг шалгахын зэрэгцээ
хэл яриа ой тогтоолтыг анзаарах хэрэгтэй. За балчир насны хүүхдийн хувьд дараах үлгэрүүд илүү тэдний хүлээн авах чадварт ач холбогдолтой гэж үзэж байна. Тухайлбал Орос ардын үлгэр манжин, за хэрээ үнэг 2, 7 ишигтэй ямаа, мөн түнчлэн улаан малгайт, 3 баавга гэж зэрэг үлгэрүүд нь бол илүү ач холбогдолтой. Яагаад би энийг хэлж яана вэ гэхээр энэ үлгэрүүдэд давтамж гэдэг юм байн гардаг. Жишээлбэл энэ манжин байна. Тэр манжинг одоо ургалаа, тэр өвгнийг дуудаж байгаа, эмгнийг дуудаж байгаа, охиныг дуудаж байгаа энэ юмнууд нь байнга давтамжтай ингэж яригддаг учраас хүүхдийн тогтоолтонд энийг нөлөөтэй. Хүүхдүүд маань энэ наснд голдуу намаа буруу харуулж үздэг. Буруу харуулад буруу хуудаснаас нэхэлж үздэг. Ингээд хүүхдүүд маань бас хой талаас нь үлгэрийн төгсгөлөөс нь тэгээд одоо зургуудыг бол толгойг нь уруу харуулчаад ингэж үздэг. Тэгэхээр энийг ээж аваад маань зөв бас зааж өгчих хэрэгтэй. Номыг эхний хуудаснаас нэхэлж үзэх хэрэгтэй. Ном эхнээсээ ахуулаад үзсээр байгаад ном маань дуустдаг гэдгийг бас ээж аваад ойлгох хэрэгтэй. Хоёрдугаарт энэ наснд хүүхдүүд маань номыг маш их уурдаг. Ер нь бол 1, 2, 3 настай хүүхдүүд маань номыг ингээд цаасыг айгүйх урдаг. Ураад амандаа хийх, ажлыг хаях зэрэг. Тэгэхээр номыгаа их хайрлах хэрэгтэй, гамнах хэрэгтэй. Номны цаасыг уурж болохгүй, номонд их хайртай гамтай харьцах хэрэгтэй гэдгийг бас бүр бага наснаас нь одоо энэ наснаас өмнөх наснаас эхлээд бас хүүхдүүдэд ойлгуулах хэрэгтэй байдаг. Хүүхэдтэй нөгөөд чинь орохгүй байна. Болохгүй битгий гэх тусам улмал зөрөөдлээ. За эсвэл аргадаг тусам улмал чанга уйлаад байна. Яагаад гэдгийг эцэг эхчүүд та бүхэн мэдэх үү? Ер нь хүүхэд хүмүүжүүлнэ гэдэг эцэг эхчүүд та бидний хувьд сургууль хүмүүжүүлэгч болж хуурч байна гэсэн үг юм. Одоо энэ талаар ярилцъя. Энд тэнд гүйж хүн бүрийг л тоглоё. Энийг хийгээд өгөөч гэд гуйгаад явдаг байсан хүүхэд тань. Бусдаас ичиж имэж энэ миний тоглоом. Миний ээж, минийх гэж өөрийнхөө гэсэн бүхнийг өмчөргөж харамлаж эхэлвэл ээж аваа гайхах хэрэггүй. Учир нь 2-3 наснд хүүхдийн сэтгэл зүйд би гэсэн хандлага илүү бий болж, бусдын анхаарлын төвд байж, томчуудаар хайрлуулах, магтаалын үг сонсох дуртай болно. Урд нь хувцас өмсөх, тайлах, эвхэж тавих, хооллох гэд юм бүхэнд эцэг их нь оролцдог байсан бол хүүхдийн хөгжлийн явцад бүхнийг өөрөө хийх гэсэн хүсэл тэмүүлэл бий болдог. Хүлд ороод, хилд ороод ирэхлээр зэрэг хүүхдийн танин мэдхэн хүрээ олвол өргөждөг. Тэр хэрээрээ ямарваа нэгэн зүйлийг өөрөө хийж чадахгүй ч гэсэн одоо хоодоо өөрөө яг бүрэн дүүрэн асахгүй, идэж чадахгүй ч гэсэн тэр ээжийнхаа ингээд ногоо ямыг хасилж явах үед өөрөө хутга бариад хийж чадахгүй ч гэсэнтэй хүүхэд би гэд хажуунаас нь эцэг эхийн хажуунаас оролцох гээд байдаг. Гэтэл энэ маань бол нэг талаас энд юу харагдаж байна вэ гэхээр хүүхэд нэг өөрийнхөө би гэдгийг ойлгодог, би чадна, би өөрөө гэдэг ийм ойлголттой энэ насны хүүхдэд одоо илэрч гарч ирдэг. Хоолоо идэх, хувцаа тайлах, үдээсээ үдэх ийм одоо өөрөө би гэсэн санаачлаг гарсан ийм зүйлд нь бол ээж аав нар яаж хийх аргыг өөрөө дагуулж зааж хэлж өгөх юм бол хүүхдийн энэ зөрүүдлэх зан авир бол бас тэр болгон гараад байхгүй, хүүхэд тэр болгон зөрүүлээд байдгүй. 2-3 настай хүүхдийн нийгэмшигэн хөгжлийн онцлог. Дүй тэнгийнхнээ сонирхож харилцахыг ирмэлзэн, хамтран биш боловч бусад хүүхдийн дэргэд сууж тоглоно. Гэр бүлийнхнээсээ бусад хүмүүстэй харилцсан, эцэг эх гэр бүлийнхнээсээ тусламж хүснэ, мэдлэх, хүндлэх ясыг мэднэ. Чухамдан энэ л наснаас хүүхэд урд урдынхаасаа ч илүү гадаад орчинтой идэвхтэй харьцаж хүмүүсийн хоорондын харилцааг ойлгож эхэлнэ. Өөрөөр хэлбэл нийгмийн амьдралд идэвхтэй оролцож олон найз нөхдөд болно. Хүүхдээ бусад хүүхдүүдтэй танилцуулж, аль болох найз нөхдийнхөө хүүхдийг гэртээ урьж, хамтран тоглож байвал зүйтэй. Өөрийн ямаа бусадтай хуваалцдаг, хамтран тоглодог, нийтж зан суралцах нь хожим хүүхдэд цэцэрлэг сургуульд ороход хамт олонны дунд бие зөв авч явахд чухал нөлөөтэй байдаг. Бас боловсон зөв харилцааны эхлэл баярлалаа, баяртай, уучлаарай гэж хэлүүлж явахыг зөвлөе.
Аав ээжүүд та бүхэн хүүхдийнхээ нийгэмшигэн хөгжлийн энэ насанд нь зөв үлгэр дуурайл идэвхтэй үзүүлэх нь хамгаас чухал. Та хүүхдийнхээ зөвхөн ээж аав төдийгүй сайн найз нь гэдгээ марталгүй болж л өвл хүүхдийнхээ нүдээр тэдний ертөнцийг ойлгохыг хичээгээрэй. Та бидний тэр болгон мэддэггүй хүүхдийн ертөнц гэдэг эмэл гэгээлэг, эмэл утга учиртай бас инээдхөөр баяр баясгалаар дүүрэн байдсан байна. Тэгэхээр эцэг эхчүүд гэр бүл бүгдээр энэ сайхан ертөнцийг тэр ад жаргалтай хിവэр нь байлгаж ирээдүйдээ ч гэсэн хөхүүлэн дэмжих учиртай. Энхрээ бяцхан үрсийн маань инээд салгисан эрүүл гэр бүл эх орныг минь чимэх болтугай. Манай цуврал зөвлөмжөнд анхаарлаа хандуулсан эцэг эхчүүд та бүхэндээ баярлалаа.